Алтай гişмэр компани болон интернет маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг New Media Marketing Agency компани хоёрын хамтран зохион байгуулсан онлайн маркетингийн компанид ажиллах Монгол улсаар Facebook-ыг дулаан цалин уралдаан маш амжилттай явагдаж өнөөдөр дүнгээ гаргалаа. Тэгээд ямар ч юм Алтай гişмэр компани зохион байгуулсан. Хамгийн үнэтэй төвчтэй Facebook-ыг дулаан цуцгааг аян амжилттай өндөрлөлт дуслаа. Энд та бүхэндээ ад жаргал сайн хүн хүсэн өрөөё. Тэгээд энэ хоёрыг зохион байгуулж хаад Алтай гişмэр компани бол тэгээ яриа өдөр болгоо Facebook-оор шалгана. Хин яаж явж байна? Бүгдийг судлана. Тэгээд ялангуяа ихний сайн хэлдгээр ихний арга бодлоос байнгын хараан төртөөстэй тийм. Тэгээд тэрнээс гадна Алтай гişмэр компаниас гадна ерөнхийдөө биднээс энэ зохион байгуулсан үйл ажиллагааг бол бараг Монголын залуучууд тийм Facebook ашигладаг нийт залуучууд энэ тэмцээний талаар сонссон байдаг. Тэгэхээр энэ маань бас аймаг маш амжилттай өндөр зохион байгуулагдсан байна. Нөгөө талаараа Facebook гэдэг маань олон нийтээс ямар гайхамшигтай суулгахыг бид хүндээс харлаа тий. Одоо бүгд хоорондоо яг уулзж байгаа үчигсэн нэгнийхэн зургийг хараад тэрний коммент руу ороод ирсэн. Яг нэгнийхээ танил болсон байгаа. Эндээс хараад бас их баярлж байна. За ингээд өдөр үнцэн ажилд орцгоё. За Батгонгийн тэнүү ажилд орсон байлаа. Ямар шиг. Тийм манай Facebook-оор орж мэдээлэлтэй танилцж байгаа. За энэ бол За утхан жаргал. За мөнх тулга. За баяр юм та. За уйсахта. Ямарсараа төвийг Алтай гişмэр компаниас зохион байгуулсан Монгол хувцаар Facebook-ыг дулаалцуулахай уралдаанд амжилттай оролцож 2 дугаар барь эзэлсэн тул Тансаг Монгол өргөнжил Алтай гişмэр компани бүтээгдэхүүнээс 300 сая төгрөгийн худалдаа авах хэм бичиг шагнаж байна. За баяр. За тэндгөө. Хэм бичиг. За Гамболдын баяр баяна. За тэгээд ялангуяа эхний 3 бол маш хүчтэй өрсөлдөж ирсэн одоо хүмүүс мэдж байгаа. Тэгээд энэхүү хүчтэй өрсөлдөөний цаана бүхэн сургууль ажиллаж исэн байна. Бүхэн баг ажиллаж исэн байна. За манай баяр магнаг ямар ч байсан төрүүлэх тэр дүнсэн урдаа барьсан. Тэр өөрийнхөө байж маань баяр магнагаас сонсч байсан. Өөрөө угаасаа тэр хүүхдийн төлөө маш их үйлчилдэг. Тэгээ өмнөөс тэр хүүхдийн асуумжийн газар очиж бас бэлэг хийдэг тарааж исэн гэлээ. Тэг үнэхээр тэрхүү бүсэл мөрөөдөл нь одоо энэхүү манайг тэмцээнд төрүүлэх одоо тийм олон хүчин зүйлс болсон юм байна. Баярлалаа. Алтай гişмэр компани 500 сая төгрөгийн бүтээгдэхүүн химич. За далайн энэ сүүлд нь бас юм хэлэхэд юу ахгүй. За уйсах дандаа би дурч яах вэ? Тэгээд юу яатсан? Өөрөөсөө хөдөлмөрөөрөө яатсан болохоор сүшээ яг инерцээр явж исэн гоё зургууд бол та нарын зургууд байсан. Та нарын зургууд бол Монголын Facebook-чдэд маш их таалагдсан зургууд байсан шүү гэдгийг бас хэлмээр байна те. Бид нар бол яг нэг менежмент хийцэн. Тэгээ юу гэдэг өөрөөсөө сайн дураараа нээс гуйцсан те. Тийм болохоор бидний хөдөлмөрийгээ дөнгөж байгаа. Бусдаар бол яг үн зэн та нарын зургууд тэр арт түмний сэтгэл стандарт байсан гэдгийг хэлэхэд бас гоё болж байгаа зү тэ. Тэгээ уйсгаасаа уучлалт гоёа тэгээ чи унтахгүй байх үстэй. Маш хөдөлмөртэй. Надаас өчигдөр өглөө би 1300 лайктай нэгт явж ирсэн байхгүй. Тэгээ өдөөс хойш харсан чинь тасарцсан. Орой очсон чинь бүр 1800 болсон байсан байхгүй. Тэгэнгүүт нь нэг хэдүүн нэг онтоолаагүй би тэгээ төрүүлсэн. За тэгээд тавтанд маш их баярлалаа ирсэнд. Гадаа маш их төвжирэлтэй байна тийм. Энийг төвжирлээд манай компаниас хон богсын уралдаанд өөртөө зургийг зориулж энэ програм үзүүлсэнд талархаж байна.
Тэгээ ерөнхийдөө бид нар бас монголчууд гоо эвтэй үйл хүчтэй гэж тийм. Яг энэ хурдаанаар ч гэсэн маш сайхан нэгдэж чадсан. Алтайгч мар компани гэх юм бол энэ хүү Facebook-ийг хэрэгс ажиллуулаад 2 хүрэхгүй сарын дотор ийм өндөр амжилтанд хүрсэн. Тийм. Энэ хүү амжилтаар би ч гэсэн бахархаж байна. Мөн та бүхэн ч гэсэн бахархаж байна. За Монгол улсаар Facebook-ыг дулаацлын уралдааны тэргүүн байрны шагналд ган болтын баяр магнатайгаа уулзах гэдэг энэ зогсож байна. За тэгээ баяр магнатынхаа сэтгэлдлийг сонсъё. Мэдээж маш өндөр байлгүй яах вэ? Тэгэхээр олонний ч олон мөгөд алаа гэдэг үгийг хамгийн түрүү хэлмээр санагдаж байна л та. Яг миний зураг гэдэг утгаараа штэ би дээл өмсөд миний зургийг хүмүүс харсан гэдэг утгаараа биш. Энэ зураг төрүүлэх юм бол ямар үйлдэлд зориулагдах билээ гэсэн олон итгэл байсан болохоор миний зураг төрүүлсэн хаал гэж бодож байна. Тэгэхээр угаасаа тийм байсан. Тэгээд бүх нийт лайк өгсөн хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. За баяр магнаа маань одоо яг хэрвээ би төрүүлэх юм бол шагналаа одоо 100% хасрамжийн газрын хүүхдүүдэд танилцуулнаа гэж тэгжээсэн. Тэгээ энэ санааг яг анх хизэнээс их орж ирвэ. Тий, эхлээд зураг өгчөөд өрсөлдөж байхад эхлээд миний зураг инерцээрээ нэг 500 хүний санал авсан байсан л та. Тэгээд тэр хэрвээ би төрүүлчих юм бол энийг ямар нэгэн сайн үйлдэл ч юм уу сонирхолтой юм зориулах юм бол гоё болох юм бол тэгтээ дөрөв сошиал орчинд явагдаж байгаа уралдаан юм чинь олон хүмүүс таалагдах юм бол илүү гоё тий. Тэр утгаараа бодсон чи ер нь би өөрөө нэг асрамжийн газар урд нас очиж ирсэн л та хүмүүс билүүж айгүй тийм сэтгэл хөдлөмөр өгд юм байлээ бас тийм юм хийж яхах зөв юм байлээ гэж бодсон байсан болохоор ер нь тэгчих юм бол илүү дээр юм байна. Тэгээд хүмүүс нэг зэг ингийн инээдэмтэй яриа гарах юм бол нэг октоодын эдэмий олон ярьсан юм дэр ингээд лайк өгöd тэр нь ямар ч үр дүнгүй байх жишээ нь. Тэрийг ер нь лайкийг яагаад үн хөргөж болдгоо юм бэ гэж бодсон л та анхнаасаа тэр л ер нь хамгийн чухал бас. Тэгэхээр бол мэдээж нэг хүний нэг энэ хөө 500 сая төгрөгийн хайр хэмжээг хүмүүстээ надад лайк өгсөн хүмүүстээ хуваах юм бол хин нэг лайкаараа нэг үнэлэмж хийсэн байгаа тийм. За тэгэхээр өмнө нь ер нь иймэрхүү төрлийн уралдаанд ер нь оролцож юу? Тиймэрхүү төрлийн уралдаанд бол ер нь оролцож байгаа үгүй. Би өөрөө мэрэгжлийн дуучин болохоор дууны уралдаанд л багтаа их ордог гэсэн байна. Нэг төрүүлж сурсан үнэлтэй. Өөртөө итгэлтэй байсан баха. Ер нь итгэлтэй. Би өөрөө бас нэг статус өчтгэлтэй Facebook дээр тэгээ өнөөдрийн миний бичсэн статус юу байсан гэхээр өөртөө итгэл чинь чамд бусдын өгсөн ямар ч бэлгнээс илүү их зүйлийг өгнө гэсэн утгатай статус бичсэн байсан. Ер нь энэ онлоор явдаг өөртөө маш их итгэлтэй байдаг. Хүмүүс ягаад санал хэлдэг вэ гэхээр яг хүмүүсийн бодож байгаа хүмүүртлээ өөртөө нэг анзаардгүй ч юм уу тийм зүйлийг л хүн хэлэх юм бол үнэн шүү дээ гэж хэлдэг болохоос хин нэгэнтэй зөрлөдсөн одоо угаасаа худлаа зүйл өгчих юм бол хэрэггүй байдаг тийм. Тэгэхээр хүн болгоны бодож ирсэн зүйлийг л нэгтгэж жоохон алддаг. Ер нь бол зарлан тэмдэг. За баяр магнагийнхаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхний хүсье. Маш баярлалаа. 2 дугаар байрын шагналд уйсгатайгаа уулзж байна. Тэгээ уйсгахаа сэтгэлийг сонсъё. Энэ одоо уралдаанд хизэнээс эхэлж оролцов. Энэ оролцоод одоо яг юу хин чамд ингэж зөвлөв тий? Юуны төрөнд оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд намайг 2 дугаар байранд ороход хамгийн их тусалцаа үзүүлсэн бол миний сургуулийн найзууд. Тэгээд энэ 9 сарын сүүл хавар найзаасаа мэдээд санаанд өгөхөөр шийдсэн. Тэгээд энэ зураг нь болохоор яг 7 сарын 10-нд арт дэвсгэл 90 жилийн хойгоор Азраг мордох үеэр авсан зураг. Тэгээд ажнаа шарга галах гэдэг гал дээр авсан зураг. Тэгээд би өөрөө их зураг авах сонирхолтой. Тэгээд ер нь ягаад зураг дээлтэй юм зураг өгөөд үзэж болохгүй гэж бодоод тэгээд өгсөн. За тэгээд уйсах маань ер нь бол нэлээд сүүлээр орж ирээд нэлээд хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан. Тэгээд үнэхээр одоо уйсгахаа найзуудад болон тэр сургуулийнхаа анд найзуудад нь бас баярлалаа гэж хэлье. Тэгээд уйсгахтаа бас цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа. За манай уралдааны 3 дугаар байрны шалгарсан Дандитайгаа уулзж байна. Тэгээд Дандигийнхаа сэтгэлийг бас сонсъё. Энэ өдрийн мэндийг үзэж байгаа бүх хүмүүстээ өргөж байгаа. Тэгээд яг хэдийгээр тэмцээ эхлээд хэдийгээр орсноо би бас сайн мэдэхгүй байна. Манай дүү оруулсан билээ. Тэгээд сүлд надад хэлсэн та энэ төвцөнд орцсон явж байгаа шүү. Тэгээд манай хамтлагийн Facebook-ийн фэн пэйж болон миний өөрийн хувийн пэйж дээр оруулаад тавьсан байсан. Тэгээд намайг сонсдог хүмүүс найзууд байна. Лайк санал өгөө яваад байсан байлээ. Тэгээд өнөөдөр дүн гарна гэдгийг би мартсан байлээ. Тэгээд өнөөдөр өөрөө ч уцсаж чаар мэдээд ажиллаа зохицуулаад яарангүй жирлээ шагналаа авахаар. Тэгээ Дандиг би бас
Өөрөө бас зургандаа нэг ач холбогдол өгөхгүй байгаа юм болоо гэж бодсон. Тэгэл фэнүүд нь баг лайк тасаар агаал 3 дугаараар шалгаруулч юу яач юу. Би тэр уцаар авсан зураг байсан баха. Тэр манай дүү оролцсон. Тэгээд нэг амар уцаар авсан. Муу чанартай зураг байсан болохоор заах инженех яахгүй л гэдэг гэж бодоод явцаж харин сонсдог хөвгтөд дараа явцсан байлээ. Одоо тэд нартай бас баярлалаа гэж хэлье. Тэгээ өөрөө жоохон ач холбогдол өгөөд шеэрлээд байсан бол найз байцаатай таглаад байсан бол бас юу баяр магнаа авах гэсэн билээ. За тэгээд одоо яг баяр магнаа маань одоо нэгдүгээр байранд орсон тий. Өөрөө бол хэрвээ төрүүлэх юм бол би нэгэ 100 асрамжийн газрын хүүхдүүдэд танилцуулна гэж хэлсэн. Одоо чиний хувьд одоо энэ шагналаараа яг юу хийх, яах вэ? Би манай хамтлаг гэдэг байхгүй. Манай хамтлагийн цэцэн анхаа үлсгэн байгуулж ирсэн. Ер нь жилдээ нэг удаа асрамжийн газрын хүүхдүүд бид нараас тусалж тээ. Тэгээ одоо бид бас төрүүлэл одоо бас л өөртөө нэг цам цаваад үлдсэний бас буйны үлсэ зориулдаг гэж бодолтой байсан. Магнаа өгнөхээр би болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо яг одоохондоо юу зориулахаа мэдэхгүй байна. Ээжтэй өгч юм яах ч юм тийм юм болохлаа хата. Эсвэл өөрөө очиод мэдээж талтаа гэрбэр дээр очиод завгаар бол очиод өөрөө юм үзэх юм. Яг яхаа усаа мэдэхгүй. Би бас толгомдоо тань л та ингэж төрүүлээ шагнал авцсан гэхээр ч айгу баярлалаа тийм шүү дээ. Дандигийнхаа цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөе. За тэгээд оролцогчдоо баяр хүргэе. Санал өгсөн хүмүүстээ баярлалаа. Мөнгөний сайхан тэмцээн зохиолсон Алтай гişмэрийн та бүгдэд бас баярлалаа. Ажлын амьдрал хүсье. За баярлалаа. За Алтай гişмэр компани онлайн ертөнцид байгаа хүмүүстээ хэрэглэгч нартаа зориулаад Монгол утсаар Facebook-ийг дулаацуулъя гэсэн үндэсний хувцастай зураг явуулаад хэн олон лайк даруулж чадах вэ гэсэн шаардлага тавиад нэг уралдааныг зарласан байгаа. Тэгээ энэ уралдаан бас амжилттай болж өндөрлөө. Тэгээд маркетингийн албаны дарга төр мөхөөс сэтгэлийн сонсъё. За тэгээд Алтай гişмэр компаниас зохион байгуулсан Facebook дэх уралдаан маш амжилттай явж өндөрлөө. Нийтдээ 10 шагнасан. Манай уралдаанд идэвхтэй 430 орчим Facebook-д одоо тогтмол ашигладаг хүмүүс манай оролцож өнөөдөр дүн маш амжилттай гарлаа. Тэгээд өнөөдрийн энэ хөө Facebook-д оролцсон хүмүүс маань маш их хичээл зүтгэл гаргасан байна. Маш их хүсэл эрмэлзэлтэйгээр зорилготойгоор манай уралдаанд нэгдсэн байна. Тэрхүү бүх зүйлүүд нь уулзалтаас харагдаж байна л да. Тэгээд нэгт орсон баяр магнаа маань хэд сайн үлсд шагналаа зориулна гэж байна. Энэхүү зүйл нь ч гэсэн биднээс ажиллаж гэсэн маш их урагштай явж байгааг нэг хэлэрэл бид нар ч гэсэн маш урам өглөө. Тэгээд цааш ч гэсэн олон нийтийн энэ сошиал медиаг ашигласан ийм хөтөлбөрүүдийг маш хийж явах болно гэдэг хэрэглэгчдэртэй айлья. Тэгээд Алтай гişмэр компани ч гэсэн өөрийн үндэсний загваруудыг мөн үндэсний шилдэг гэсэн одоо Монгол өвлж үлдсэн энэ загваруудыг ч гэсэн бид нар урлан бүтээж хэрэглэгчдэд танилцуулж явах болно. Тэгээ энэхүү уралдааны маань нэг зарлах гол зорилго маань одоо юу байсан бэ гэхээр монголчуудын яг өв соёлын үнэхээр дээл юм аа. Тэгэд монголчуудыг бас автор үндэсний соёл хувцас өмсөн зургуудыг бид нартэй нэгтгээд те ингээ маш том дата бий болох энийг үрээд одоо уламжлаад тэр монгол соёл монгол уламжлал гэдэг юмыг бол дэлхийн одоо давцанд өчгөнч гэсэн хувь нэмрээр энэхүү үйл ажиллагаагаар хувь нэмэр оруулах юм зорилготой байсан. Тэгээ энэхүү аянд маань үнэхээр тусал тэмцсэн хүмүүс ч байгаа мөн урмын одоо гой гой бичсэн хүмүүс ч байгаа те. Одоо манай Facebook-оор үзэх юм бол Алтай гişмэрийн энэхүү аян бол маш амжилттай өрнж байна. Та бүхний ажил өндөр амжилт хүсье. Ийм их урмын зүйлс маш их байна. Энэ болохоор монголчууд бидэнд маш их таалагдж байна. Энэхүү өвс соёлыг маш их дэмжиж байгааг бас нэг илэрл гэж үзэж байна л да. За одоо тэгээд энэ 430 монгол үндэсний хувцастай зургаар бас танай компаниг клип хийлгэн гэж сонсч байсан. Тэгээ энэ талаар та мэдээлэл өгөхгүй. Тий, ер нь бол яг үндэсний хувцас маань нэг маргаантай нэг юм байсан юу л Монголын хүүхдүүдийн хувь гэдэг тийм тий. Тэгэхээр энийг л зөвхөн Монголын юмаа гэдэг сурчлагууднаас бид нар энэхүү дараагийн шатанда энэ цугласан 430 орчим одоо энэ тий дээлний зургаараа нийлээд нэгтгэхэд нэгдсэн тийм клип дуу гаргая гэсэн төлөвлөгөө дараагийн шатанд бол байна. Тэгээ энэхүү оролцсон бүх хүмүүсийн маань тэрхүү гой зургуу тий акшнгууд маань энэхүү клипэнд бол орж мөнгөлөгдөнө гэж болно.
За баярлалаа. Ямар ч хэсэн те зүгээр нэг зургийн уралдаан зарлаад ингээд өнгөрөх биш. Энэ ирсэн зургуудаар одоо клип хийлгэж мөнхжүүлнэ гэдэг маань үнэхээр миний хувьд бол бас маш их таалагдж байна. Тэгээд энэ хүн ажилд нь бас амжилт хүсээд үнэхээр одоо дээлтэй холбогдлолтой энэ үнэхээр энэ сайхан дээлийн хувцастай зургуудаар ямар дуу хийж болох вэ? Бас та нарт одоо юу гэдэг өөрсдийн санаа оноо байл бидэнд бас чөлөөтэй ирүүлж олно гэж бас ойлгож болох юм байна тий. Тэгээд одоо манай Facebook дээрх та бүх мэдээллүүд цацагдана. Та бүхэн ч гэсэн тэр манай Facebook руу ороод манай уралдаан мөн манаас зарлж байгаа мэдээллүүдийг цаг ямагт авч байгаарэ гэж бүх хэрэглэгч нартай хүсээрээ. За Алтай гişмэр компани одоо Монгол хувцаар Facebook-ыг дулаацлын уралдаан маш амжилттай болсон байна. Тэгээд эндээс харахад миний хувийн зүгээс одоо Алтай гişмэрийн маань Facebook аккаунтууд ер нь нэгдээд тун одоо богино хугацаанд маш амжилттай явж одоо 6,000 лайкийг цуглуулж амжсан байсан. Тэгээд эндээс том компаниудаас хандаж хэлгээд үнэхээр онлайн орчинд бол одоо хэдэн мянган сая хэрэглэгч нар одоо биднийг ингээ юу хийх бол юу хийж ямар бүтээгдэхүүн гаргах вэ гэд хараад хүлээгээд сууж яд юм байна гэдгийг бас ойлголоо. Тэгээд энэ хүн уралдааныг бас зохион байгуулсан Алтай гişмэр компанийнхаа хамт олонд баярлалаа гэж хэлье. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Мөн та бүхний амжилт ч өндөр амжилт хүсье.